За тээврийн хэрэгслийн талаарх өгөгдлүүдийг харуулсан хоёр замд харьцангуй давтамжийн хүснэгт өгөгджээ. За энэ бол тээврийн хэрэгслийн хувьд өнгөрсөн жилд гарсан осол Америкийн нэгдсэн улсын автодаатгалын хэрэглэгчдийн өнгөрсөн жилд гаргасан ослын тоо баримт. За дараах хоёр замд харьцангуй давтамжийн хүснэгтийг бөгөл. За энэ бол багны хувьд хоёр замд харьцангуй давтамжийн хүснэгт байна. За хэрвээ шаардлагатай бол хариултаа 100-ны орны наривчлалтай гаргаарай. За өнгөрсөн жилд нийт ослын дунд дунд гарын жип ДГЖ 28 тохиолдолд спорт машинтай осолд орсон 35 тохиолдол байсан байна. За харин одоо осолд ороогүй хүмүүсийн хувьд 97 нь дунд гарын жип 104 нь спорт машинтай хүн байсан байна. За нөгөө талаас нь авч үзье. Нийт дунд гарын жип жолоодож байсан хүмүүсийн тоог олох юм бол 28 дээр нэмэх нь 97 буюу 125 болж байна. За өнгөрсөн жилд 125 хүний 28 нь осолд орсон, 97 нь осолд ороогүй. За харин үүнтэй адилаар өнгөрсөн жил спорт машин жолооддог 139 хүний 35 нь осолд орсон, 104 нь осолд ороогүй. За тэгэхээр бидэнд эдгээр харьцангуй давтамжийг олж нөх гэсэн даалгавар өгсөн байна. Иймд бүгдээрээ үүнийг эхлээд анхаарч үзье. За энд байгаа нэг нь бүх дунд гарын жипийг илэрхийлж байгаа. За үүнийг бодох нэг арга нь хамгийн багадаа энэ хүснэгтэнд өгсөн дунд гарын жипний нийт олонлогийг энэнд өрсөлдөнө. За иймд 28 дээр нэмэх нь 97. Тэгэхээр эдгээр тус бүрд бүгдээрээ харьцангуй давтамжийг олж тавих хэрэгтэй. Энэ нь 28-ыг нийт дүнд хуваасандаа тэнцүү байна. За 28-ыг хуваах нь нийт дүн нь 97 дээр нэмэх нь 28 буюу 97 дээр нэмэх нь 28 гэдэг чинь энэ нийлбэр 125. Тэгэхээр шууд 125 гэж бүгдээрээ бичье. Харин энэ нь 97-г хуваах нь 125 болно. За мэдээж энэ хоёрыг мөн хооронд нь нэмээд энд 35-ыг хуваах нь 139. 35 дээр 104-ыг нэмээд 139 шүү дээ. За харин энд 104-ыг хуваах нь 104 дээр нэмэх нь 35 буюу бас 139 болно. За одоо эдгээрийг тооны машин ашиглаад бодъё. За жаахан даашлуулах юм. Хэрвээ 28-ыг 125-д хуваавал 0,1224 болж байна. Бидэнд хариултаа 100-ны наривчлалтай олоорой гэж хэлсэн байгаа. За тэгэхээр энэ бол 0,22. За сүүлийн жилд осол гаргаагүй нь 97-г хуваах нь 125. За 97-г 125-д хуваагаад 100-ны наривчлалтай авах юм бол 0,178 болж байна. 0,178 гэж энчээ бичье. За харин 35-ыг 139-д хуваах юм бол хуваагаад харъя. Ойролцоогоор 0,25 болж байна. За харин 104-ийг 139-д хуваагаад 100-ны наривчлалтайгаар авах юм бол 0,75 болно. За ингээд бүгдээрээ хариултаа шалгая. За бүгдээрээ зөв хийсэн байна. За гэхдээ нэг гол зүйл бол яагаад ингэж бодоод байгааг нь сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ бол өнгөрсөн жилд нийт дунд гарын жипний 22% нь осол гаргасан. Өөрөөр хэлбэл тэдний 0,22 нь гэсэн үг. Харин дунд гарын жипний 78% нь буюу 0,78 нь осол гаргаагүй байна. За үүнтэй адилаар өнгөрсөн жилд спорт машинтай хүмүүсийн 25% нь осол гаргасан. За 75% нь осол гаргаагүй байна. За ингээд энэ нь танд харьцангуй давтамж, нийт утга, хувь зэрэг ойлголтын талаар илүү ихийг бодох боломжийг олгож байна. Хэрвээ хүсэх юм бол тодорхой тоон утга өгөөд бодож үзээрэй.